Сайн байцгаана уу? Бүгдээрээ миний бичлэг тавтай морил намайг Заяа гэдэг Чех улсад ажиллаж амьдардаг. За өнөөдрийн бичлэгээр юу ярих вэ гэхээр нохооныхоо тал дээр ярина. Нохоогоо хэрхэн Чех улсад авчирсан би 8 жил Чехэд ажиллаж амьдарч агаад Монгол буцсан ерөнхийдөө утгаа мэдгүй байсан учраас хөөхөн нохоотой болъё гэж бодоод тэгээд ер нь бол уудна гэсэн төлөвлөгөөтэй байсан бохгүй. Тэгээд дор хаяж 3-4 жил болно гэж бодож исэн болохоор нохоотой болъё гэж бодоод би ерөөсө Чехэд ахтаа бол нохоотой болох гээд харшлаас болоод ер нь бол амтны хүснээс харшилтай. Тэгээд ингээ харшил хөдлөөд идэг учраас нохоотой болохгүй яваал гэсэн. Тэгээд Чехэд ер нь амтан үнэтэй байдаг. За тэгээд Монголд болохоор арай боломжийн үнэтэй байдаг гэх юм уу. Тэгээд Монголоос авахар шийдээд Монголоос судалж агаад той пүүдлийн жижигхэн сарч хүрээгүй гүлэг хөдлөж авсан. За тэгээд тэр маань болохоор яагаад той пүүдлийг сонгосон бэ гэхээр той пүүдл өснө ундгүй, харшил өгдөггүй юм байна лээ. Ер нь бол нэлээд удажиж явах болохоор ерөөсөө авч явах моох талаар ерөөсөө толгоонд орж ирээгүй байхгүй тухайн үедээ. Тэгээд нэг жил хөөхөн нохоотойгоо хамт амьдраад ингээд байж итэл би буцаа Чех рүүгээ явах шаардлагатай болоод нэг сарын дотор л би Чех рүү буцах шаардлагатай болсон байхгүй. Тэгээд би яана би нохоогоо яах уу гэд амир гинт толгойд орж ирж байгаа юм чи. Яах уу гэж бодож аваад ерөөсөө зүгээр л хүнд өргүүлчихье гэж бодсон байхгүй. Зүгээр хүнд өргүүлчихье. За тийм амир сүртэй юм бодоогүй ерөөсөө дотроо. За тэгэл гайгүй сайн эзэн олдчих واخ гэл. Тэгэл нүг адтай савар гэдэг нүг Facebook пэйж байдаг штэ. Тэгээ тэрэн дээр хүмүүс аюу их нэг ийм гүлэг байна, ийм нохоо байна гэдэг ингээл зар тавьдаг. Би тэнчнээс нохоогоо авсан бохгүй юу? Хүнтэй холбогдоод зарын дагуу. Тэгээ ерөөсөө сайн эзэн олдгийн билүү гэж бодоод ер нь хүмүүсийн бас сэтгэгдэл ямар хуу байна те гэд ингээд судлаад нэг азтай саврыг чинь баах ухваа тэгээд ухсан чинь амтай хайрлах сэтгэлгүй гэл ингээл амар олон тийм сөрөг мэдээллүүд байсан бохгүй. Тэгээ хүмүүс бас аюу их нүүн сэтгэл хөдлөлөөрөө амтаа авах юм байна гэж би анзаарсан. Зүгээр хөөхөн болохоор нь авчдаг ч юм уу те. Ямар их олон арчилгаа шаардах уу, ямар их цаг зав шаардах уу, өдрийн ядаж 3-4 гаргаж шээлгэж балахаас өсвөлэл тэрийгээ ерөөсө бодохгүйгээр авчдаг юм байна гэдгийг анзаарсан. Нохоо гаргаа хайждаг ч юм уу, тухайн амтныхаа өмнө ямар ч хариуцлага хүлээх чадваргүй ч юм уу те. Тэгээд зүгээр сэтгэл хөдлөлөөрөө хөөхөн харагдангуут нь аваад тэгэл уйдахаараа гаргадаг ч юм уу. Эсвэл нэг гүлгэлэнгүүт нь гүлгнүүдийн хайрцагт хийгээд өвлийн хөтөнд гаргаад тавьсан ч байдаг юм уу те. Тиймэрхүү юмнууд айгүй олон юм олж харсан бохгүй юу. Тэгээд за ерөөсөө үлдээн гэдэг худлаа юм байна. Тэглэж би ер нь бол энэ амтны өмнө хариуцлага хүлээж чадна, энэ амтныг би тэжээж чадна гэсэн үндсэн дээрээс би авчаад ер нь үлдээж явах нь буруу юм байна. Тэгээ ер нь миний амтныг яг начиг хайрлаач үгүй ч би энэ амтныг аваад одоо бараг л яг л хүүхэд шигээ хайрлаа. Төрөөд нэг сарч хүрээгүй байсан бохгүй юу. Тэгээ тийм хин жижиг ингээд алган дээр тавхар юм жижигхэн заяа. Тэгээ тийм хин жижигхэн бахт нь авцсан болохоор тэгээ дээрэс нь би энэ хондоо юм зааж өгөөл ингээл бүр амар ингээл юм сурах гал ингээл чичрээд байдаг хүн бол биш. Хайрлагтаад хөөхөн гэд хань олоод ингээ байж хат надад хангалттай учраас тэгээд юусоо ингээ юм сураагүй тэгээд маш ирэх тэгээд ингээ загнуулж үзээгүй юм амтан болохоор би ерөөсөө л за нохоогоо үлдээхэ болий аваад явъя гэдэг шийдвэрт хүрээд тэгээд ер нь бол хаагуур яаж дамжуулж авч явахаа мэдгүй тухайн үедээ тэгэл за сарын дотор явах шаардлагатай болсон байдаг. Гэхдээ тийм амар сүртэй хугацаа ороод тийм амар сүртэй юм болол бүрдүүлээд тахгүй л гүдэ гэж бодсон бохгүй. Тэгсэн чинь яг хаана хандхаа мэдэхгүйсэн, юунаас эхлэхээ мэдэхгүйсэн. Тэгээд байжсэн чинь нэг танил маань харин нэг ингээд амтнаа гадагшаага авч явж байгаа ингээд амарч зугаалаад хэдэн сар болно. Тэгээд ихтэй ингээд үлдээх газар байхгүй учраас аваа явж байгаа гэдэг нэг стори тавьсан байсан бохгүй. Тэрэн дээр нэг мал эмнэлгийн хаяг байсан. Хаан улт өргөт байдаг UB vet гэдэг амтны эмнэлэг. Тэгээд тэрийг харангуутаа тэр эмнэлэг рүү нь холбогдоод асуусан бохгүй. Би ингээд одоо гадагшаа явах гэж амаа. Ингээд нохоогоо авч явах шаардлагатай байгаад байна. Үлдээх газар байхгүй. Тэгээд нохоогоо ингээд
хүнд өргүүлээ ч юм уу зараад ингээл явахыг бол хүсэхгүй байна гэд би хэлдэг байхгүй тий. Тэгсэн чинь нөгөө эмнэлэг маань намайг хурж ирээд уулз гэд. Тэг би очиод уулзсан чинь нохооны цусны шинжилгээ заавал өгөх ёстой. Тэгэхгүй бол хилээр нэвтрэх боломжгүй, хил нэвтрэх зөвшөөрлөж өгөхгүй штэ гэдэг тэгэхгүй. Тэрнтэй би Монголдоо л зүгээр ингээд цусны шинжилгээ өгчт юм болов гэсэн чинь тэр цусны шинжилгээгийн заяа аваад юу руу Австрал руу явуулдаг гээд заяа тэгсэн чинь цусны шинжилгээний сорцын 7 хоногийн дотор Австрал руу явуулдаг. Тэгээд Австралиас хариу нэрх гэж 3-4 сар болдог гэж авдээ. Тэг пүүх тийм амар удд юм уу? Тэгэд Монголд тийм шинжилгээ хийгээд ингээд гаргаад ирдэг юм байдгүй юм гэсэн чи байхгүй штэ. Ерөөсөө тийм юм байхгүй гэд. Тэгээ Австралиас өөр ингээд ойрхон газар руу явуулах ингээд явуулаад ингээд богино хугацаанд ингээд хариуг нь авах боломж байхгүй гэсэн чинь өөр газар руу манах явуулдаггүй. Угаасаа бусад газрууд нь одоохондоо хүлээж авахгүй байгаа ч гэл үнийг тийм ярьсан байхгүй. Тэгэд за тэгвэл одоо ингээд хугацаа алдж ягаар ямар тач гэсэн цусны шинжилгээг өгч 3-4 сарын хүлээе одоо өөр яг хоног алдж яхаар ингээд шууд одоо үгүй гээд. Тэгээд би нохооныхоо цусны эслэгийг нь өгөөд тэгээд тэгсэн чинь төлбөр нь болохоро сая 750 сая төгрөг болсон. Тэгэнгүүтээ Галийн ерөнхий газар, мал эмнэлгийн ерөнхий газар гэж хоёр газраас би зөвшөөрөл авах хэрэгтэй юм байлээ. Хоогоо гадагшаага ингэж тэр улс руу ингэж авч явах гэж байгаа. Тийм болохоор надад ингэж зөвшөөрөл гаргаад өгөөч шаардлагатай бүх бичиг баримтуудыг нь одоо ингээд хавсаргаад явууллаа гэсэн өргөдөл бичээд ингээд хоёр тийш нь явуулаад тэгээд нөгөө өргөдөл нь буцаагаад нөгөө нэг мэйлээр ингээд хурж ирд юм байна л да зөвшөөрлөө гэд та хурж ирээд ингээд зөвшөөрлөө аваа гэд ирд юм билээ. Тэгээд би уул нь тэр хоёр газрынх нь линкүүдийг нь аваад тэгээд өөрөө бүглөөд ингээд юмаа явуулчих гэх тэгэхээр нь за гэд тэгээд тэгсэн чи амар тэнийгэн болсон заяа. Би 14 хоног цаг хугацаа алдаад 14 хоног би юмаа хийж чадаагүй. Яагаад тэгэхээр нэгт гэвэл тэр нэг анкет юмнуудын ингээд бүх материалаа хавсаргаад ингээд явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр татгалзан хариу ирээдсэн байхгүй. Та буруу бүгэлсэн байна гэд. Тэгээ тэрнээс гадна интернет дээр ер нь иймэрхүү төрлийн юмны мэдээлэл бүр айгүй муу байдсан билээ. Би тэрийг болвол яг энэ нохооныхоо бичиг баримт хөөцөлтөгтөл амар сайн ойлгож авсан за. Тэгсэн чинь яасан гэсэн чинь ингээ интернетээс ингээд юу ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой, ямар сайт руу холбогдоод тэр сайт руугаа юу явуулах ёстой гэдэг ингээд тодорхой ууланд байдаг штэ. Тэгсэн чинь тийм юм юу ч байхгүй. Тэгээ зөвхөн ингээд нэг бүрдүүлэх одоо нэг мал амтан импорт экспортоор ингэж одоо гадагшаага гаргах, дотгошоогоо оруулах ч юм те иймэрхүү юмнуудын ингээ бүрдүүлэх материал гэж байгаа байхгүй. Тэрэн дээр нь тэгсэн чинь амтнаа хүнээс худалдаж авсан бол худалдаа авсан гэрээ хэрэгтэй гэд бичсэн байсан. Тэгээ би тэр гэрээг нь болохоор угаасаа авч явна ч гэж ерөөсө толгойд орж ирээгүй байсан. Тэгэл зүгээр жинкнээсээ бүр нэг хөөрхөн амтаа авах гэж байгаа гэл бүр амар сэтгэл хөдлөлтсөн ингээл бүр амар догтлцсон юу тэр худалдаа авах гэрээ амтнаа аваа явна гэдэг юм ерөөс толгойд байхгүй заяа. Тэгээд өнгөрсөн нөгөө хүнийгээч би мэдгүй фэйсбુક дээр зүгээр холбогдоод тухайн үедээ уцрун залгаал ингээл шууд авсан болохоор нөгөө хүнийх нь утасны дугаар ч угүй ямар хүн байсан ямар хаягтай хүн байсан ч мэдэхгүй за. Тэгээд би одоо яана гэж бодоод тэгээ за амтнаа авч явж чадахгүй мэн гэл би чинь бүр хямраал уйлж муулаад бүр нөгөө нэг жижигхэн юм ялхан амтны чи харахаар ингээл өрөвдөл одоо өстө хаана хиндэ үлдээнэ гэл тэгээд ингээд бөө юм болж байгаа байхгүй. Тэгээд удмын бичиг байдаг шүү дээ нохооны. Тэгээ энэ удмын бичгийг болохоор энэ удмын бичиг чинь болохоор Монголын нохоо судлалын холбоо гэж байдаг юм байна л да. Тэндээс гаргуулж авт юм байна. Тэгээ энийг хараа сууж агаад гинт энэ дээр нөгөө нэг нохооныхын төрсөн он сар өдөр тэгээд энэ удмын бичгийг гаргаж өгсөн он сар өдөр тэгээ нөгөө худалдаж авсан хүний маань харин овог нэр нээж таарад тэгээд өө за ашгүйдэ гэж бодонгуудаа энэ нэг нохоо судлалын холбоо руу холбогдоод би ингээд тэдэн сарын тэдэн танахаас удмын бичиг авсан тийм овог нэртэй хүнтэй ингээд холбогдох гэсэн маань нохоогоо гадагш нь авч явах гэсэн чинь худалдаа авах гэрээ хэрэгтэй гинэ. Тэгээ надад ингээд утасны дугаарыг шүүгээд олоод өгөөч гэхүүгээ гуугаад тэгсэн чинь ашгүй ямар ч тийм хүн суртал байхгүйгээр надад айгүй урайлгахан
өө за тэгье бид нар ингээд шүүгээд үгье гэд тэгээд надад 30 минутын дотор тэр хүний дугаарыг ашиггүй өгсөн. Тэгээд би нөгөө хүнтэйгээ холбогдоод ингээд бас л ингээд дараа ийм хэрэгтэй гэж ингээл ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүн маань ч гэсэндээ өө за тэгье болноо асуудалгүй. Гэхдээ ер нь бол худалдаа авах гэрээ хэрэггүй. Чи тэгтээ цаад нөгөө нэг бичиг баримт бүрдүүлүүлж байгаа газараасаа асуучих. Тийм юм хэрэгтэй хэрэггүй юу гэдгийг асуучих. Тэгээд хэрвээ шаардлагатай гэх юм бол би ингээд яваад чамд ингээд тэрийг хийгээд өгөх боломжтой асуудалгүйгээд. Тэгээ би нөгөө нэг хүсэлтэй ч явуулж зөвшөөрлөөч аваагүй ингээд 14 хоног бүр ингээд мангартаж жагаад тэгэл нөгөө эмнэлэг дээр яваад очиж байгаа байхгүй. Тэгээ өргөдлөө яах вэ бичсэн. Тэгээд очисон чинь манай нөгөө эмнэлгийн маань хүмүүс яасан хүсэлт нь хүрээд ирсэн үү, зөвшөөрөл нь хүрээд ирсэн үү гэдэг. Би явуулж чадаагүй ингээд ийм юм болоод ингээд намайг ингээд та буруу явуулаад ингэж ирээд байна. Тэгээд би чадахгүй байна. Танахаас ийм үйлчлэгээ байхгүй юу? Миний өмнөөс ингээд энэ асуудлыг шийдээд ингээд бүх материалуудыг ингээд хүсэлтийг явуулаад ингээд зөвшөөрлийг аваад өгөх боломж байхгүй юу гэдгсэн чинь манад тийм үйлчлэгээ байгаа 350-аас 400 мянга гэсэн баха. Тэгээд тэгэнгүүт нь би ёо тэгээд надад тэгэл тухайн үедээ манахаас хүсэх юм бол ийм үйлчлэгээ гаргаж бас өгч болно шүү гэж хэлчихгүй дээ гэж бодоод тэгэл уухаан тас тэрийг нь за тэгье би одоо яг одоо тэрийг чи хийлгээ би мөнгөний төлөе гэл. Тэгээд нохооныхоо бичиг баримтуудыг бүгднийг бүрдүүлүүлсэн заяа. Тэгээ би нөгөө интернетээс бас тэгээд энэ одоо нөгөө YouTube-ээс бас аягүй хайж үзсэн л те Монголоос ингээд амтнаа авч явжсэн хүмүүсийн видео бичлэг ингээд бас байж магадгүй гэж бодоод тэгээд юунаас эхлэхээ мэдэхгүйсэн болохоор тэгээд тэгсэн чинь нэг ширхэгч байдгүй юм байлээ. Тэгээ хаана хандаад яах вэ хийх үү? Ер нь бол тэр газараа дамжуулаад тэгээ явцсан шүү гэсэн нэг ч тийм ер нь жоохон замын заагаад өгсөн юм ерөөсөй байхгүйсэн. Тэгээд ер нь бол энэ тентхийн нохоотой хүмүүсийн групп дээр ч гэсэндээ ингээд нохоогоо гадагш наваа явах гэсэн юм хаанаас очиж уулзаж юу бүрдүүлж яадаг юм болоо гэд ингээд асуугаад пост оруулсан ч гэсэндээ ямар ч хариу өгдөггүй юм бэлээ. Тэгээд тэгэхээр миний бичлэг бас хэрэгтэй үндэ хэрэгтэй байж магадгүй. Тэгээ бас нэг асуудал байсан нь би нохооныхоо вакцинуудыг туулга бүх юмнуудын яг цаг тухайд нь хийлгээ явж исэн. Гэрийнхаа тэнд байдаг нэг эмнэлэг дээр хийлгэжсэн баггүй юу? Тэгсэн чинь нэг туулга хийлгдэг өдөр хаа нөгөө цамцныхаа креманд нь энэ эрүүл мэндийн дэвтрийг хийгээд тэгээд тэргээ шалахгүй угаалга машин хийж угаагаад тэг байхгүй будаа бүр ингээд жажилсан юм шиг болцсон за энэ дэвтэр нь тэгээ буцаад би очиод ингээд би нохоогоо ингээд одоо ингээд гадагшаа авч явах гад хөөцөлдөж байгаа мó тэгээд надад энийг ингээд дахиад ингээд нөхөд ингээд тэр төргөө танаа эмнэлэг дээр хийлгэсэн үнэн л юм чинь надад нөхөд ингээд бичээд ингээд янзлаад өгч болохгүй юу гэж гуйсан чинь ерөөсөө тийм боломж байхгүй гэ тэгээд идэхгүй юу. Тэгээ би UB-vet мал эмнэлэг дээр очиж нэг зөвлөгөө мэдээлэл аваад цусны шинжилгээ өгөхд надаас угаасаа асуусан бүх юмнууд нь бүрнүү гэд. Тэгээ би юу ч ямар ч тамга байхгүй дэвтрээ үзүүлээд нэг сүүлийн хідэн вакциныхаа л юм байсан. Сүүлийн 4-5 билүү 4 ч лөө. Тэгэл өмнөхүүд нь бол ингээд алга болсон. Би өөрөө ингээд угаагаад ингээд байхгүй болгоцсон. Тэгээ нөгөө эмнэлэг маань надад нөхөж бичиж өгөхгүйгээд тэгсэн чинь тэгээ яг чи өөрөө яг цаг тухайд нь хийлгэжсэн үнэн юм уу гэд надаас асуусан. Тэгэхээр би ямар ч ингээд хийлгээгүй үлдсэн байхгүй бүгднийг хийлгээд яг цаг тухайд нь хийлгээд үзлэгт нь хамрагдуулаад явж исэн гэдгсэн чинь за тэгвэл манахаас ингээд бүглөөд бүрэн болгоод өгье. Тэгээд цусны шинжилгээ нь хэрвээ одоо цусны шинжилгээний чи таагүй хариу ирэх юм бол бид нэр хариуцахгүй шүү. Яагаад тэгэхээр вакцин бүх юмаа туулга бүх юмаа цаг тухайд нь хийлгэсэн байж цусны шинжилгээ ч бас асуудалгүй ирнэ штэ гэдгсэн те би угаасаа цаг тухайд нь хийлгэжсэн болохоор ямар ч асуудалгүй тэгээд
харилцан хүлээн зөвшөөрөлцөөд тэгээд ингээд бүх одоо нэг юмнуудаа нөхөж хийлгсэн. Тэгээд UBV дэмлэгийнхаа хамт олонд бас маш их баярлалаа. Та нарын хачаар хайртай нохоогоо авчираад бид хоёр болвол айгүй жаргалтай амьдарч байгаа шүү гэж хэлмээр байна. Бас нэг асуудал гарч ирсэн нь юу заяа. Энэ одоо нэг галийн ерөнхий газраас зөвшөөрөл олгосон одоо хилээр нэвтэрч болно гэсэн зөвшөөрлийнх нь бичиг за. Тэдсэн чинь энэ шар цаас нь болохоро үнэт цаас нь тооцогдож явдгийн гинэ. Тэгээд яг энийг нөгөө нэг захиалаад авах болоод тэгсэн чинь үнэт цаас нь дууссан. Яг хизээ ирэх нь тодорхойгүй гэд заяа. Тэгээ нүүн хооны маань цусны шинжилгээний хариу ирчээд идэг би бүр явах гад твдээд идэг миний бүр ажил бүх юм би бүр хоошин тавиад 3 4 сар нөө цусныхаа шинжилгээ хүлээж байгаа шүү дээ. Тэгээ бүр ингээд бүх юм бүр ингээд хоолон дээр тулж байгаад ингээд байгаад идэг. Тэгээ тэгсэн чинь тэгээ би нэг UBV-д мал эмнэлгийнхаа хүмүүс рүү бүр амар урт заяа. Бүр мангар урт ингээд чат бичээд яана ингээд одоо яах вэ би одоо ингээд бүр ингээ одоо явахгүй болох болчоод энэ хогоо үлдээж амаар гэн дараа гэл ингээл түмэн юм тав зовлон тоочвол ингээл надаа ингээд туслах арга байхгүй юу гэл тэр үнэ заас нь яг хаанаас яаж авдсан бол гэл ингээл тэгэл ингээд амар хямраал уйлал ингээл чат биччихэж шүү дээ. Тэгсэн чинь манай шинээр хамгийн хөөрхөн нь намайг амар аргадаал за тайвшир бити уйл бити ингээд сэтгэлээр уун нэр ингээд цаашаа холбогдох газрууд нь холбогдоод ингээд чамаас гадна ингээд нэг хідэн бас хогоо авч явах хүмүүс байгаа. Тэр хүмүүсийнх бас ингээд үнэт цаас байхгүй гэдэг дээр гацаад ингээд ийм асуудалтай болцсон байгаа. Бид нэр ингээд аль болгох талаас нь ингээд яриад гуугаад ингээд зохицуулнаа бити сэтгэлээр унаарай тайван байгаарай гэл ингээд амар хөөрхөн за. Тэгэл аргадуулж маргадуулаад уйлж муулаад амар сенсац болоод тэгж жаад ашгүй маргааш нь лөө нөгөөдөр нь л над руу нөгөө UBV-д мал эмнэлгийн маань хүмүүс холбогдоод тэгээд үнэт цаас нь болцсон асуудалгүй ингээ юм чин бол болцсон шүү гэд тэгсэн. Тэгэл бөө баяр амар баяр. Дуулсан юмнууд нь болохоор ер нь бол нийт бараг 20 гаруй цаас байгаа. Бичвэр амар олон юм байлээ. Тэгээд энэ ингээд цусны шинжилгээнийхэн хариу мариу ингээд түмэн юм байгаа. За тэгээд энэ эмнэлэг шүү сайн хараад аваарай. UBV-д тэгээд хаан урд өргөт байдаг. Тэгээд энэ эмнэлгийн маань хамт олон бол үнэхээр сайхан сэтгэлтэй үнэхээр сайн хүмүүс байдаг юм байна лээ. Тэг би энэ эмнэлгээр дамжуулаад бас ингээд ямар ч асуудалгүй саадгүй ингээд амтнаа аваад ирсэндээ маш баяртай байгаа. Тэгэд ерөөсөө эмнэлэг рүүгээ холбогдож нөгөө нэг бит хоёр сайн ирсэн гэд ингээд уул нь юу яана гэж бодож исэн. Тэгэл нөгөө явцын дунд ч угаасаа тэл мартагдцсан. Тэгээ энэ давшрамд хэлэхэд UBV-ийнхаа эмч нарт бүгдээрэнд нь маш их баярлалаа. Та нарт ажлын өндөр амжилт хүсье. Өшөө олон амьдтыг эзэнтэй байх боломжийг олгоод өшөө олон амьдтад туслаарай гэж хэлмээр байна. Тэгээд бас над шиг ийм орон гарan тэгээд хаана юу байгааг нь мэдэхгүй нэг иймэрхүү асуудалтай хүмүүс байхan бол зүгээр л UBV эмнэлэг дээр очоод эмч нарт нь л зүгээр бүх юмаа даатгачих. Өөх ёстой юм өгөөд тэгээд даатгачих. Тэгээд манай эмнэлгийн маань эмчнэр бол бүх юм чинь бүр ямар ч асуудалгүй яг чин сэтгэлээсээ маш найрсгаар ингээ юм чи хийгээд өгнө. Тийм болохоор хаана яаж хандах уу, яах уу, одоо яах вэ гэж ингэж байгаад цаг хугацаа алдаад ч юм уу эсвэл нөгөө нэг ингээл наашаа чаашаа мэдгүйгээс болоод би бас аюу их наашаа чаашаа ингээл зардал гаргаал ингээл яваал исэн зөндөө газар очиод асуугаал сураглал ингээл яваад исэн. Тэгээд тех ямар ч шаардлагагүй. Тэгээд UBV эмнэлгийнхаа хамт олонд маш их баярлалаа. Бүр дахин хэлмээр байна. Бичлэг зарим нэг хүмүүст нь хэрэгтэй ах, зарим хүмүүст нь бол за юу сүртэй энийг мэдхгүй хэм бэ тийч гэж бодож байгаа хүмүүс бас байгаа ах. Тэгээд
ачиг мэдэхгүй бас зөндөө олон хүн байгаа ах гэж бодоод тэр хүмүүстэй зориулаад хэлээд багахан ч гэсэндээ тус хүргэчий гэж бодсон юм аа. Тэгээ мэдтгүүд нь бол зүгээр алгасаад өнгөрөөгөөрөө гэж хэлмээр байна. Надтай энэ хүртэл хамт байсан баярлалаа. Тэгээ цаашдаа ер нь бол Чехэд байдаг сонирхолтой газруудыг очиж үзээд Чехэд ер нь хүмүүс нь ямархан харилцаа хандлагатай юм, ер нь ямархуу одоо орчинд амьдардгийн тэр бүгдийг ингээд харуулсан өөрийнхөө зүгээр өдөр тутмын видео бичлэг оруулна гэж бодож байгаа. Тэгээд яг би амар сүртэй юм хийн мэн гэж бол амлаж чадахгүй, угаасаа хутлаах. Тэгэл яг тухайн үед нь юу толгойд орж ирэх нь үү, тэгэл та нартай хуваалцаад явна хаа гэж бодож гин. Тэгээд subscribe дараад хонхоо дараад тэгээд надтай хамт байгаарай. Тэгээд намайг дагаад надтай хамт байгаарай гэж хүсмээр байна. Өшөө сонирхолтой юмнууд та нартайгаа яриад хуваалцаад өдөр тутмынхаа амьдралыг хуваалцаад явахыг хичээнэ. Баяр таа.